Цагдаагийн байгууллагаас гэмтрэг зөрчлөөс уршин сэргийлэх чиглэлээр ногоон бүс төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Ногоон бүс төсөл нь техник технологийн дэвшилт байдгийг ашиглан гудамж талбай олон нийтийн газрыг бүрэн камерын хяналтанд авах зорилготой бөгөөд тус төсөл хэрэгжснээр гэмтрэг зөрчлийн гаралтыг бууруулах, шуурхай илрүүлэх, дасан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн юм чүрэнгийг хамгаалах чухал ач холбогдолтой юм а. Баян-Ангар аймгийн хувьд ногоон бүс төслийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төрийн захиргааны байгууллага болгон иргэн аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал орон нутгийн 2024 оны төсөвт камерын хяналтын төв байгуулах төслийг тусгуулж бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Мөн 2023-24 онд Баян-Ангар аймгийн 20 сумыг бүрэн камержуулах санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгуулж батлуулснаар 2023 он 6 сум, 2024 оны эхний 8 сарын байдлаар 9 сумын камерын үйл ажиллагааг бүрэн оруулаад байна. Одоо 5 сумын камержуулах үйл ажиллагаа явагдаж байгаа ба энэ ондоо багтааж бүрэн камержуулахаар зорж байна. Ногоон бүс төслийг хэрэгжиж эхэлснээр Баян-Ангар аймгийн хэмжээнд 2024 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс гудамж талбайд үйлдэгдсэн зөрчил 18.6%-аар, согтуугаар үйлдэгдсэн зөрчил 24.7%-аар тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тус аймгийн цагдаагийн газраас камержуулах ач холбогдлыг иргэдэд таниулах, ойлголт мэдээлэл өгөх зорилгоор аж ахуй нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэн хуулийн хэрэгжлийг хангуулах, гудамж талбай олон нийтийн газруудад хяналтын камер ажиллаж байна гэсэн анхаарал самбаруудыг байршуулах, иргэдэд сургалт мэдээлэл өгөх, олон нийтэд чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашид хууль заасан үндэс журмын дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагын гадна хяналтын камерыг цагдаагийн байгууллагын сүлжээнд холбох ажлыг идэвхжүүлнэ. Одоогийн байдлаар Баян-Ангар суманд 15, Жаргалан суманд 12, Гурван Булаг суманд 12 аж ахуй нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр камер байршуулж цагдаагийн байгууллага нэгдсэн санд холбосон байна. Энэхүү идэх оролцоо хамтын ажиллагаа нь гэмтрэг зөрчлөөс уршин сэргийлэх, өөрийн эд хөрөнгийг аливаа эрсдлээс хамгаалах зэрэг ач холбогдолтой тул иргэн аж ахуй нэгж байгууллага та бүхнийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.